Marketing нэлээд аргынхээ эсрэг энэ болохоор Монгол стратегийн хэлбэр за шуудангийн төлбөрийг төлөвлөсөй баталгаажуулсан Монгол марк маань бол энэ жил 100 жилийн онцлог очинд болж байгаа. За өнөөдөр таахынтай хамтдаа нэрхийхүү одоо марк маань бол 1164-65 сэдв болж байгаа. Нийтдээ бол 4500 одоо маркийг бол бид нар одоо үйлчлэгэнд бол гаргасан байна. Мөнгөнд идэх дараагийн багц үед анхудаа одоо төлбөрийг гэсэн гарч ирсэн таасан сайн мэдж байгаа. Их өөрчлөлт хэмэх маркн дээр маань төгрөг биш одоо цент дээр бол нэгдсэн байж байгаа. 100 жилийн түүхийг одоо дүрстэн үзүүлж одоо буулгаж одоо хадгалсан ийм сайхан одоо бидний ёс заншил болсон ийм зүйл байгаа. За Монгол маркетинг нээлттэй бид нар тухай бүр хийхдээ бол олон улсын хамтын ажиллагаа, за гадаад харилцаа, за бусад орны төлөөлөгч хийхдээ өөрийнхөө дэгж аягийн протоколын дагуу бол явуулаад ирсэн. Яг харахгүй Монгол шуудан гэдгийг одоо Монгол улсын бас нэгэн одоо нэг ийм ёсол протокол болж одоо хөгжиж болоод ирсэн байна. Ямар ч улс орны одоо гадаад одоо харилцааны төлөөлөгчид, элчин сайдууд, за сайдууд бол энэ манай Монгол шуудангийн Монгол маркийн ёсол протоколыг бол ингэж хүндэтгэж яг тэр одоо дэгж аягаар нь бол нээлттэй бид нар өнөө хүртэл одоо хийж ирлээ. За энэ жил бол бас 25-аас 27 сэдвийн маркийг бол бид нар гаргахаар за бас түүхэндээ бас хамгийн олон одоо сэдвийн маркийг гаргаж одоо 100 жилийн явгал ингээд болчихж байгаа. За Монгол маркетинг бол түрүү хийсэн ховор хамтрал, за олон улсын хамтын ажиллагаа, дэлхийн шинжлэх ухааны технологийн амжилтыг, за түүхэн хүмүүсийг, түүхэн онцлог үйл явдлуудыг ингэж цоцож үлдээдэг ийм одоо онцлог зүйлтэй. За тэгээд мэдээж хэрэг хамгийн сүүлд тааханд Монгол маркетинг, за Монгол шуудан, Монгол маркет ажиллаж ирсэн үеийн өдөртгүүд, за зурагч, дизайнер, ажилтнууд, алфагчид, за Монгол маркетинг цуглуулагчид, за Монгол маркетинг одоо бүтээлч бие олсон бүхий одоо хамт олон Монгол маркетинг 100 жилийн ан баярын мэндийг хувьсгал болон шууд үзэл компани хамт олонныхоо нэрийн өмнөөс өргөн гişүлээ. Маш олон projektыг одоо засан бас зориулсан байгаа. Тэгэхээр гонцгийн бас бэлэг болж байгаа маа.